2017 оны 5 дугаар сард одоо хэрэн дэлхийн хамгийн аюултай цахим халдлагуудын нэг тооцогдож байгаа халдлага болсон юм. WannaCry бол сая компьютерт занл хийсэн маш аюултай ransomware буюу мэдээлэл барьцаалах програм. Тэр нэг л тархад эхэлсэн бол маш хурдтай хяналтгүйгээр тархаж таарсан компьютер бүрийг эзлэн авдаг. Windows үйлдвэрлэлийн системийн аюулгүй байдлын сул талыг ашиглан компьютер руу халдаж доторх бүх файлыг кодлон түгжиж файлуудаа барьцаалуулсан хүний дэлгэцээр дараах мэдээлэл гарч ирдэг байна. Та өөрийн файлуудаа эргүүлэн авахыг хүсвэл энэ биткойн данс руу $300 тэнцэх биткойн төлөх гэсэн шаардлага юм. Энэ халдлагаар хэдхэн хоногт 3-аас 6 тэрбум еврогийн хохирол учирсан гэдэг. Гэвч Британий нэгэн жижиг хотод гэртээ суух даруухан төрхтэй энэ залуу санамсаргүй шахуу байдлаар энэ бүхнийг зогсоогоогүй бол хэдхэн хоногт дэлхийг сандраад авсан энэ их эмх замраагүй байдал их том зүйлийн дөнгөж эхлэл байсан байх боломжтой. Интернетийг аварсан гэж хожим нэрлсэн энэ залуу өмнө нь хинч мэддэггүй байсан ч харин дараа нь тэр жинхэнэ баатар болсон юм. Энэ бол хакер хэрхэн хой цолонгосон кибер террористуудтай тэмцсэн талаар Маркус Хатчинсын түүх үлээ. Та хөл бусаар халдлага үлдэх муу хакер эсвэл Маркус шиг интернетийг аврах сайн хакер биш байлаач танд кино үзэх, тоглоом тоглох, интернет ертөнцөөр чөлөөтэй аялах тань өндөр хурдны интернет зайлшгүй хэрэгтэй. Тэгвэл Монголын хамгийн анхны IPTV интернет суурин утасны гурвалсан үйлчилгээг нэвтрүүлэгч Univision компани интернетийн үйлчилгээгээ төвшин ахиулж цоошин NetBoost үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгож байна. Univision хэрэглэгчид уг үйлчилгээг ашиглан одоогийн интернет хурдаа 200 МБ, 400 МБ болон 1 ГБ хүртэлх хурдаар ахиулах боломжтой. Энэхүү үйлчилгээг авахын тулд таны амьдарч байгаа байранд өндөр хурдны интернет сүлжээ нэвтэрсэн байх шаардлагатай бөгөөд уг үйлчилгээг Unitel app-ын чатбот руу хандан аваарай. Бичлэгийн үйл явдал өрнөх 2017 оны хавар Маркус Хатчинс 22 нас хүрсэн билээ. Тэр эцэг эхээ хамт Английн Ilfracombe гэх 70 эргийн жижиг хотод амьдардаг байв. Маркус Cryptus Logic гэх кибер аюулгүй байдлын үйлчлэгээ үзүүлдэг компанид ботнетүүдийн мэргэжилтнээр ажилладаг байсан юм. Ботнет гэдэг нь энгийн үгээр хэлбэл хакеруудын халдлагуудаа ашигладаг, халдлагт өртсөн хэдэн 10-аас хэдэн мянган компьютеруудын сүлжээг хэлдэг. Ботнетийн эзэн хакер сүлжээгээ хянаж, өдөртөн чиглүүлж, шаардлагатай сервер рүү халдлага хийх, эсвэл спам шилгэж болно. Харин Маркус энэ сүлжээнүүд рүү нэвтэрч, дүн шинжилгээ хийх тал дээр шилдэг мэргэжилтнүүдийн нэг байв. Тэрийн талаараа блокч хөдөлдөг байсан нь олон хүнд хүрдэг байсан юм. Маркусыг яг амралтаа авч байх үед нь дэлхийд энэ бүхэн боллоо. The ransomware known as WannaCry. I want to move on to the other developing story this morning, the global cyber attack. The National Security Agency developed this software, and it's now being used by criminals around the world to demand ransom. Security experts say this is one of the worst and most widespread pieces of malware they've ever seen. 2017 оны 5 дугаар сарын 12-ны баасан гараг WannaCry улс орнуудын онцгой ач холбогдолтой сүлжээнүүд томоохон компаниудын ч сүлжээнд халдсанаас гадна энгийн иргэдийн ч компьютерт нэвтэрч байлаа. Эхний хэдхэн цагт Лондон дахь 5 том эмнэлгийн үйл ажиллагаа WannaCry-аас болж зогсоход хүрээд байв. WannaCry гэрлийн хурдаар тархах гол шалтгаануудын нэг нь Eternal Blue гэх програм байлаа. Eternal Blue нь Америкийн тусгай албанд анх ашиглагдаж байсан хэрэгсэл бөгөөд WannaCry-аас хэдхэн сарын өмнө интернетэд анх удаа алдагдан тархаж хакеруудын дуртай хэрэгсэл болсон юм. Үүний ачаар Windows үйлдвэрлэлийн систем рүү хялбархан халддаг ба Eternal Blue ил болсон даруйд Microsoft алдаагаа зассан ч бидний мэдэж байгаачлан ихэнх хэрэглэгчид үйлдвэрлэлийн системээ шинжлэх тал дээр тэмч идэвхтэй биш үлээ. Ийм ч учраас WannaCry маш богино хугацаанд дэлхийд даяар 150 орны 400 мянга орчим компьютерийг эзлэх шалтгаан болсон юм. Эдгээр хохирогчдоос хамгийн алдартай нь гэвэл Германы Deutsche Bank, Nissan, Renault, Honda, Boeing, FedEx болон өөр олон янзын төр захиргааны байгууллагуудын компьютерууд болон их дээд сургуулийн компьютерууд эзлэгдэв. Одоо үед энэ халдлага хой цолонгосын хакеруудын явуулсан ажиллагаа гэдэг нь тодорхой болсон ч тухайн үедээ хаанаас гараад ирсэн зүйл гэдгийг нь хэнч мэдэхгүй. Яахаа олохгүй сандарцгааж байлаа. Тэр үед ямар ч кибер аюулгүй байдлын мэргэжилтэн байсан WannaCry-г маш аюултай програм гэдгийг л ойлгож байв. Одоо харин хой цолонгосын кибер террористуудын талаар товчхон яриад 2017 оны үйл хэрэгтээ эргэн орцгоё. Хой цолонгосын эрх баригчид анх 1970-ад оны хойд үеэс компьютерийн технологиг сонирхож эхэлсэн гэдэг. Оюутнууд нь тухайн үед зөвлөлт холбоот улс, Хятад, Зүүн Герман гэх мэт социалист улсууд руу явж програмчлалд суралцж эхэлсэн байна. Тэдний үүрэг бол хойд солонгосын үйлдвэрүүдийн үйл ажиллагааг автоматжуулж, хэлбэрчлэхэд оршиж байв.
Гэвч 1980-аас 90-ад онуудад одоогийн удирдагч Ким Жон Уны аав Ким Чин Ирт нэгэн шин санаа төрсөн юм. Тэр шинээр цахим арам гихчийг байгуулж, тэдгээр нь халдлагуудаараа нууц мэдээлэл цуглуулах, улсдаа мөнгө хулгайлах ариун үүрэгтэй байна гэжээ. Аавынхаа энэ санааг одооний удирдагч Ким Жон Ун шин төвшөнд гаргасан байна. Тэр компьютер интернетийн ач холбогдлыг маш сайн ойлгодог нэгэн. Барууны хэвлэлүүд түүний MacBook-тэй зурагч цацах дуртай. Хойд Солонгос цөмийн бөмбөгөөсөө болж олон улс орнуудын хоригт орж, гадаадаас олж болох хөрөнгө оруулалт орлого нь маш багассан тул кибер арм нь хаагдах замаар гаднаас мөнгө олж ирдэг юм. Энэ арм нь тийм ч их хөрөнгө мөнгө шаардаад байхгүй. Гол нь авьяаслаг, ухаалаг хүмүүс хэрэгтэйгээр онцлог. Тэд өөрсдийн цахим халдлагуудынхаа ачаар хэдэн тэрбум доллар олж чадсан бөгөөд хэдийгээр хойд Солонгосын хакерууд гэдэг нь тогтоогдсон ч улс нь хаалттай тул ямар ч барууны хууль хүчнийхэн зэрэг цагдаа нар тэднийг барьж ял хүлээлгэж чаддаггүй. Харин эдгээр хакерууд нутагтаа бусад иргэдээсээ илүү нөхцөлд нийгмийн дээд давхаргын шиг амьдардаг гэжээ. Тэдний үйлдэл томоохон ажлуудаас гэвэл жишээ нь 2014 онд Sony Pictures-ийн сүлжээнд халдлага өртөж эхэлсэн юм. Хакерууд хамаг файл материалуудыг нь устгаж байсан ба ажилтнуудад нь үг үсэг утгын алдаатай бичсэн зурвасуудаар занал хийлж байлаа. Үүнээс төд удалгүй нээлттэй хийгээгүй байгаа кинонууд нь интернет орчинд ил болж ихэсэн нь мөн тэдний ажил юм. Гэхдээ хакеруудын гол зорилго бол The Interview гэх кино байсан бөгөөд уг инэдмийн кинонд хоёр Америк сэтгүүлч хойд Солонгосын удирдагчийг алах гэж байгаа гарах ба сүүлд нь алж чаддаг тухай гардаг байна. Мэдээж энэ кино хойд Солонгосын удирдлагуудад таалагдаагүй нь ойлгомжтой. Хойд Солонгосын хакерууд энэ кино нээлттэй хийж гарах юм бол бараг л 9 сарын 11-ний шиг үйл явдал болно гэх мэтээр сүрдүүлж байв. Хойд Солонгосын хакерын бүлэглүүд энэ цагаас хойш эрчимжиж, барууны банк, хөрөнгө оруулалтын байгууллагууд, крипто биржүүдгээд мөнгө хулгайлж болох юм бүхэнлүү халдаж эхэлсэн юм. Жишээ нь тэдний алдартай хакерын бүлэглэл Lazarus хамгийн алдартай халдлагыг хийж, банк болон крипто биржүүдэд халдан 2 тэрбум доллар хулгайлсан бол 2017 онд дэлхийг дөргиосон WannaCry-г ч хойд солонгосчууд хийсэн. Тэгэхээр магадгүй Америкийн жирийн нэгэн компьютерийн дэлгүүрт байгаагаас бага компьютертай ихэнх ард түмэн нь өдөрт хэдхэн цаг тог цахилгаантай байдаг ийм улс хүчрхэг хакеруудтай болсон нь мөн гайхамшигтай гэгддэг байна. За ингээд 2017 оны 5 дугаар сарда иргэн очицгоё. Дэлхийд хэдхэн цагийн дотор эмх замбраагүй байдал үүссэн талаар сонссон Маркус өөрийн амралтаа хаяад шууд л гэртээ ирж компьютерийнхээ ард суусан байна. Хэдийгээр тэр үүний учрыг олж дэлхийг аврах үүрэггүй байсан ч энэ салбарын хүн тул сонирхлоор л оролцсон нь энэ юм. Тэр WannaCry-г судалж эхлээд л төд удалгүй код дунд нь нэгэн сонирхолтой кодны хэсэг олов. Нэг тун ойлгомжгүй сайт байх нь тэр. WannaCry шинээр систем эзлэх бүртээ энэ сонин хаягтай вебсайт руу хандах орлого хийж байгааг анзаарсан юм. Гэвч энэ сайт нь огт бүртгэлж байхгүй хаяг байгааг нь Маркус анзаарлаа. Тэр сонирхолтой юм. Магадгүй энэ хачиралтай сайт WannaCry-г зогсоох түлхүүрчин билүү гэж бодсон нь бинго байлаа. Өөрийн таамгаа шалгахын тулд тэр энэ хамаа намаагүй үсгийн цуглуулгаас бүрдэх сайтыг бүртгүүлж үүндээ 9 еврол зарлагдав. Доменыг бүртгүүлчихэд хандаж байгаа бүх трафикийг нь дараагийн хэдэн цагт хянаж үзээд тэр хэдэн мянган WannaCry-т эзлэгдсэн компьютерууд сайтад хандлт хийж байгааг мэдсэн нь WannaCry вирус хэрхэн дэлхийд даяар тарж чадсан талаар ойлголтыг түүнд өглөө. Үүгээр тэр хамгийн амар вирус WannaCry-г өөрийн мэдлгүй зогсоосон юм. Энэ үсгийн цуглуулга болох ямар ч утгагүй үсэг тоо цэг common kill switch бөгөөд нэг үгээр бол вирусыг зогсоох ослын унтраагуурл гэсэн үг. Дээр хэлсэнчлэн WannaCry вирус компьютерт нэвтэрсэн даруйда энэ сайт ажиллаж байгаа эсхийг шалгаж тийшээ хандлт хийдэг. Хэрвээ сайт хандаж болохгүй бол эзэлж авсан системээ тэр чигт нь кодлно. Одоо хэрн яагаад WannaCry-г хийсэн хүмүүс ийм аргаар вирусыг зогсоох аваарын унтраагур шиг зүйл хийсэн нь бүрэн ойлгомжгүй хэвээр байна. Зохиосон вирус нь дэлхийг эзэлж, магадгүй хяналтаас гарч өөрсдийг нь ч эзлэх вэ гэх айдас байсан уу гэж таамагладаг. Гэвч тэд өөрсдөө яагаад домено бүртгүүлж аваагүй вэ? Зүгээр л мартчихсан уу гэдгийг хэн ч мэдэхгүй. Домен хаягийн талаар болон түүний бүртгүүлсэн залуугийн талаар мэдээ хаа сайгүй тарлаа. Хойд Солонгосын хакерууд өөрсдийгөө алдаа гаргаснаа ойлгон дараагийн хэдэн өдрийн турш одоо Маркусын болсон домен руу халтгаар оролдож, Маркус болон түүний ажил олгогч CryptoLogic хамаг хүчээрээ тэдэнтэй тэмцэж байв. Үүний дараа хамгийн томоохон ботнетүүдийн нэг болох Mirai халдлах нэгдэж, сайтыг ёстол бөмбөгдөж гарлаа. Энэ үед нь тэдэнд Amazon Web Services болон Cloudflare нар хамтран тусалж сайтын доменоос сүлжээнд үлдээж WannaCry-г зогсоож чадсан юм. Энэхүү Маркус Хатчинс баатар болсон ч түүний түүх үгээр төгссөнгүй.
Энэ явдлаас хэдэн сарын дараа DEF CON гэх хакерын конференц Лас Вегаст болж Маркус тийшээ найз нарын хамт очиж мэрэгжилд нэгт хүмүүсийн дунд жинхэнэ од болсон юм. Тэр 7 хоног ер нь бол зад шоуцсан гэхэд буруутахгүй. Гэвч баяр дуусч нутаг буцах болоод Маркус найз нарын хамт онгоцоо хүлээгээд онгоцны буудлын дээр байж байхад нь түүнийг холбооны мөрдөх товчоо баривчлаа. Тэр эхлээд WannaCry-ийн асуудлаар юм асуух гэж байна гэж бодсон ч бодит байдал тийм биш байлаа. Маркусын өнгөрсөн амьдралаас нь болж баривчилжээ. Тэр хүүхэд байхасаа компьютер болон хакингаар өвчлсөн хүүхэд байсан ба багаасаа интернетийн хар бараан өнцөг болон бүрт хүрсэн байв. Тэр хүүхэд байхасаа хууль бус зүйлд оролцож ботнет үүсгэн халдлага үйлддэг програм шийддэг байсан юм. Маркус 16 татаа буруу хүмүүстэй нийлж 19 наснда Kronos гэх банкны вирусын ихэнх хэсгийг тэр хийсэн байна. Энэ нь хакеруудад хэрэглэгчдийн системд удаан хугацаагаар нэвтрэх боломж олгож байсан бөгөөд онлайн банкнда орох үед нь нууц үгийг нь хулгайлах боломж олгож байв. Маркус энэ үедээ 20-той бодисонд ч донтох болж нэг л өдөр ухаан 20-той бодисоо болж хүмүүсийн өмнө гэмтээ санагдаад байсанд хууль бус хакингаач болж ботнетийн мэрэгчлэтнэр цагаан талд ажилладаг болсон байлаа. Харин 2017 онд WannaCry-ыг зогсоосон хүнгээд олонний анхааралд өртөх үед нь түүнийг хакерууд болон хууль хүчнийхэн анхааран хуучны гим нүглүүдийг нь олж мэдэн баривчсан нь энэ байсан юм. Маркус 2 жил Америк нэгдсэн улсад оршин сууж шүүх хуралд оролцож байв. 2019 онд шүүх шийдвэрээ гаргаж Маркусыг баригдахаас өмнө засарч байсан хүн мөн өөрийн чадвар туршлагаараа WannaCry-аас интернетийг аварсан шиг сайн сайханд нэмэр оруулж чадах хүн гэж үзээд 1 жилийн тэнцэн харгалзах ял өгчээ. Энэ англи залуу санамсаргүйгээр WannaCry-ыг зогсоогүй бол хохирлын хэмжээ цаг минутаар яригдж байсан тэр үед хэдэн тэрбум евро давхыг ч төсөөлөхий аргагүй гэдэг. Тэр Wired сэтгүүлийн нүүрэн дээр интернетийг аварсан хакер нэртэйгээр гарсан юм. Бид олон ч хакерын түүх хүргэсэн ч Маркус шиг засарч зөв замдаа орж хүн төрлөختний сайн сайхны төлөө зөв зүйл хийсэн хүний түүх тун хавар үлээ. Энэ түүх хойд солонгосын WannaCry вирусын түүхээс гадна хэрхэн авьяас чадвар болон буруу хүрээлэл нийлэхээр хүнийг аюултай буруу зам руу хялбархан оруулдаг. Тэр дундаа хакерын ертөнцид буруу зүйл рүү орох ямар амархан болохыг харж байна. Тэр аюултай вирусыг тохиоллоор зогсоосноос илүүтэй буруу замаасаа гарч гэрэл гэгийг сонгосон нь түүний хамгийн том ялалт гэж хэлж болно. Ингээд өнөөдрийн хакерын сэдвтэй бичлэг төгсөж байна. Та бүхэн өөрсдийн сэтгэлээ комент хэсэгт үлдээхээ бити мартаарай. Удахгүй улам сонирхолтой бичлэгүүдээр уулзцгаая. Баяр таа.